Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн Дэнжимэн гүйцэтгэний цэгт өчигдөр буюу 1-р сарын 6-ны өдөр хэвтрийн иргэнийг зөөврийн ороор авчирч тоон гарын үсэг авах үйлчлэгийг авсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулад байна. Зарим улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн иргэн яарад байна гэх шалтгаанаар хүрээд ирсэн гэх тайлбарыг өгч байна. За уг нь тухайн үйлчлэгийг зайлшгүй тохиолдолд зөөврийн тоног төхөөрөмжөөр очиж авах боломжтой юм. Иргэн Эрдэнэтийн эхнэр энэ сарын 2-нд Дэнжимэн үйлчилгээний цэгт биеэр очиж тоон гарын үсэг хэрхэн авах талаар лавлсанд холбогдох мэдээлэл өгөөд явуулжээ. За ингээд түүнээс 3 хоногийн дараа дахин биеэр очиж иргэн өөрөө ирвэл тоон гарын үсэг авч болох уу гэж лавлсанд зөөврийн төхөөрөмжөөр үйлчилгээг иргэний хүсэлтээр авах боломжтой талаар мэдэгдэж энэ тохиолдолд хүсэлт гаргах ёстойг тайлбарласан гэлээ. За гэвч маргааш нь тухайн иргэнийг инхүү зөөврлэн авчирсан нөхцөл байдал үүсжээ. Сайн өнгөрдөг 5 өдөр. Тэгэж очиход цаг нэг тавьчих болсон. Тэгээ зүгээр тоон гар өссөн шүү дээ. Ганцхан өдөр шийдчих юм чинь. Тэгээд нэг өдөр наашаас тэлэнгд ирэх байсан. Надад нэг хаалт гүрүү хөрөх сонгосон тул нэг өдөр нааш ирэх байсан. 5 өдрийн ажил нь нэг өдөр болоо. Нэг өдрөө амжаагүй яжгаад 30 өдөр нааш ирж байгаа байхгүй. Яг юм. Тэднээс болж одоо ер нь бол яг хугацаанд нааш ирж чадаагүй. 5 өдрийнхаа ганцхан тоон гар үсэг ганцхан зөвхөн хөрөний хийндээ тийм амархан ажил удаж байгаа байхгүй. Дээрх тохиолдолд хэрэв иргэн биеэр ирэх боломжгүй за эсвэл асаргаанд байгаа тохиолдолд асар хамгаалагчийн холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн улсын ахлах бүртгэгчээс регистрийн дугаараар авах боломжтой. За эсвэл иргэний хүсэлтэд үндэслэн зөөврийн тоног төхөөрөмжөөр гэрт нь эсвэл байгаа газарт нь очиж үйлчилгээ үзүүлэх боломжтой байдаг нэ. За үгүй бол G-Sync буюу гар утасны аппликейшны тусламжтай тоон гарын үсэг авах боломжтой байдаг нэ. Ороод ирсэн би басаа та зөөврийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ авах гэж гэсэн чинь би яарад надад нэг яаралтай хэрэгтэй болохоор би ингээ хүнээ аваагүй идэрлээ гэсэн. Тэгээд иргэний үнэмлэхийн одоо шалгаад үйл ажиллагаа процесс одоо болж байсан. Яалтчгүй ингээд өвчтөй хүн ороод ирсэн. Тухайд би энэ яаралтай төрөмж үйлчлэгээ үзүүлэх болсон. Үйлчлэгээ яг хэвийн хууль журамны дагуу үйлчлэгээ үзүүлээд гарсан. Тос өдрийн бичлэгтэй холбогдуулаад тухайн иргэн маань бол манай Чингэлтэй дүүргийн 9-р хорооны төр суугч иргэн байгаа. За энэ бичлэгтэй холбогдуулаад бид нар бас холбогдсон. Тухайн бичлэгийн өмнөх өдөр бол хорооноос бол анхан шатны үйлчлэгээ буюу төр оршин сууж байгаа тодорхойлт энэ төр бол авсан байдаг. За үүний дараагаар бол улсын бүртгэлийн үйлчлэгтэй холбоотойгоор бол үйлчлэг авах шаардлагаар энэ бичлэг нь юу яасан юм бэ лээ үүссэн байна лээ. Иргэдийн зүгээс сонгуулийн үеэр зөөврийн төхөөрөмжөөр санал авахдаа хүн хүч хөрөн санхүү татдаггүй хэрн үйлчилгээ үзүүлэх тал дээр хойрог байна гэж шүүмжилж байсан юм а. За 2025 онд улсын бүртгэлийн үйлчилгээг зөөврийн тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байдал 20 анги гэрээр нийт 900 гаруй иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэн ажилласан гэдэг мэдээллийг өгч байсан юм. За ямартай ч энэ үйл явдал төрийн байгууллагынханд нэгийг бодогдуулсан хэрэг боллоо.